33 дугаар бүлэг. Зорилго 1200 жин, 600 жин. Хаха, яан чин, чи яаж гсэн арчаагүй амтан бэ? 90 цент хүрсний сорилтаас үхтлээ айгаад бүр ахлагч янгаар өнгөөлүүлж байх гэж наад баг өмсөж дүр эсгэх чинь удахгүй дуусан да химэн хажуунаас нь яанхийн хоржаантайгаар тохуурхна. Тэрээр яан чинийг олонний өмнө шившил болохыг харах гэж яарч байлаа. Яан чин энэ удаад түүнд хариу хийсэнгүй. Үнэн дээр цугларсан олон бүгд л түүнээс ямар үр дүн гарахыг амьсгаа даран хүлээж байв. Тиймээс үр дүнгээрээ л ярив. Ямар ч олон үгнээс үр дүн л хамгийн хүчтэй, хамгийн үнэмшилтэй байдаг. Ахлагч Янг түүний өмнөөс дуугарсанд тэр өөрөө ч гайхсан байлаа. Найруулж буй эмтэн эрдэм чадлыг нь мэддэг болохоос биш, тулааны урдгийн төвшинг нь огт мэдэхгүй байж өөрийг нь ийхүү өмгөөсөн нь инээдтэй ч юм шиг бас сэтгэл хөдлөм. Түүний төлөө чин сэтгэлээсээ зүтгэж буйг нь мэдрэхэд Яан чиний зүрхэнд дулаахан оргиж ачийг нь заавал хариулна хэмээн дотроо бэлдэв. Ийм эгзэгтэй үед түүний талд зогсно гэдэг асар их зориг үлээ. Хэрв тэр сорилтод бүдрүүл овгийн бүртгэлээс шууд хасагдах аюултай. Энэ үед ахлагч Янг дээд асар дотор Ян жинхэтэ хилэгцээр байв. Түүний харцанд гуйсан цөхөрсөн өнгө тодорно. Овгийн тэргүүн бид ийм нэгэн эм найруулах сууд авьяасныг зүгээр л явуулж болохгүй хэмээн тэрбээр сандарч байлаа. Ахлагч Янг уг нь би хүндлэнгийн хүн болохоор энэ хэрэгт оролцох зохисгүй л дээ. Гэхдээ Ян чинийг сориод үзвэл таныг илүү их гайхшруулж магадгүй гэж би бодож байна хэмээн Хи Юян ялдамхан инээмсэглэв. Ян овгхон Ян чинийг дэндүү нууцлжээ. Бүр ахлагч нар нь ч үннийг мэдэхгүй байна гэж тэр дотроо тунгаана. Түүний мэдих Ян чин бол овгийнхний ярддаг шиг тулааны урлагт тэг заасан агчаагүй нэгэн огт биш. Ахлагч Ян учрыг олсонгүй. Хи Юян яагаад ийм үед дуугарав? Ян жинхээ уг нь ахлагч Янг зөвшөөрөхөд бэлэн байсан ч Хи Юян оролцсноор шийдвэр гаргахад улам төвөгтэй болов. Тэрээр хувирлгүйгээр хоёрдугаар ахлагчаа энэ хэргийг ингээд дуусгая гэхэд ахлагч Ян гэвч химэн дууга өндөрсгөв. Яг энэ мөчөд дөрөвдүгээр ахлагч Янгси хажуунаас нь аяархан хоёрдугаар ах минь битгий яараарай. Тэр хүүг зүгээр л сориод үзэг гэв. Дөрөвдүгээр дүү минь чи чинь ахлагч Ян гайхаж хоцров. Янгси түүнтэй үргэж дотн байдаг атал яагаад өнөөдөр түүнийг дэмжсэнгүй вэ? Янгси мушийснаа. Хоёрдугаар ах минь миний үгийг сонс. Магадгүй үр дүн нь таныг гонсойлохгүй ч байж мэднэ шүү дээ гэлээ. Ян чиний хүчийг түүнээс илүү мэдэх хүн энд үгүй. Ян чинийг энэ сорилтод тэнцэхгүй гэвэл тэр нь амьдралынх нь хамгийн том шог болох үз. Ян үгийн дараа дарж ирсэн л тэр хүүгийн азгүйтэд болохоос биш. 8 дугаар эзэн. Янч бас одоо зүтлээд нэмэргүйг ойлгожээ. Тэрээр гүнзгий санаа алдаад "За яах вэ? Залуус хов заяага өөрсдөө шийдэг" гэв. Тэр чадах бүхнээ хийсэн. Одоо хүндлэнгөөс оролцох хэрэггүй. Гэхдээ Ян чинийг овгоос хөөсөн ч тэр яаж ийгээд буцааж авчрахаар сэтгэл шулууджээ. Ийм сууд авьяасныг зүгээр алдах эрх түнд байхгүй. Ян жинхээ гараа зангана. Соригтыг үргэжлүүл химэн тушаав. Ян чин чи зүгээр л бууж өгсөн дээр байх та. Хаха. Ахлагч Янч чамааг аварч чадсангүй. Хүчтэй харилцах гэж хичээх чинь ямар хэрэгтэй юм бэ гэж Янхэн багтахтайгаар инэв. Ян чин түүний зүг харцж унахсангүй шууд ураг шатхав. 100 жингийн чулуу. Ян чин тоож харсангүй. 200 жин, 300 жин. Тэр яг л байхгүй мэд үл тоон алхасаар. Тэр үнэхээр Ян үү шиг шууд 1000 жингийн чулуу руу зүгэж байгаа юм гэж үү? Осон хүн мэл гайхав. Ян чин юу хийгээд байна? Мэдгүй. Магадгүй хийдэг шахартанд ороод ухаан самуурсан биз? Ян чин үргэлжис олны анхаарлыг татах дуртай шүү дээ. Азайдагч болох бүхтэл өөрийгөө байгааг мэдрүүлэх юм. Энэ удаад ямар шившиг болохыг нь харъя. Хүн бүрийн нүдэнд Ян үү тийм үйлдэл хийх нь бардамнал байсан бол Ян чинийх зүгээр л жүжиг мэт харагдана. Овг даяараа мэддэг арчаагүй амтэн шууд 1000 жингийн чулуу руу зүгэлэх нь хэний ч инээдийг хүрмээр. Хаха, Ян чин энэ сорилтыг зүгээр дуусгахгүй нэ. Ямар ичгүүртэй юм бэ? Одоо бохирж жүжигсээр л үү? Тэр 1000 жингийн чулууг байрнаас нь хөдөлгөж чадах уу? 100 жингч даахгүй үсттэй. Нэрэ шүү. Ян чин бие цэвэршүүлэх нь нэгдүгээр шатанд ч хүрээгүй юм чин яаж 100 жинг өргөх вэ дээ? Хүмүүсийн энэ яриаг сонсоод хамгийн их хилгэнсэн хүн бол цугларсан олны дунд байсан Ян Цайдэ байлаа. Тэрээр дүүгээ хинт ч доромжлуулдаггүй нэгэн. Ганц хоёр хүн шивэр авир хийсэн бол тэр үл тоох байсан ч хүмүүсийн тохуурхас хэрээс хитэрч дүүрүүн доромжлол болон үсчиж эхлэхэд тэр тэссэнгүй. Ян Цайдэ гараа зангидан бүгд амаа тат химэн орилов.
Тулааны урлагийн өндөр түвшний хүчээр хаширсан түүний дуу цэлмэг тэнгэрт аянга нүрүүлэх мэт хадаж, хажууд байсан хүмүүсийн чихийг дүнгнүүж орхив. Хүмүүс цочиж, зарим нь бүр хүшиж орхив. Юу болов? Энд чинь Ян овгийн эмэгтэй залуу үеийн тэргүүн сууд авьяастан Ян цайдэ байна шүү дээ. Ийм догшин хүүхэн байх гэж дээ. Чи өвхийг хүсээ юу? Түүнийг догшин гэж хэлж зүрхэлж байна уу? Сүн овгийн хар үст чонд юу тохиолдсныг мэдэх үү? Өө тийм, Ян цайдэ дүүгээ өмгөөхөд юу ч хийхээс буцахгүй. Нээрээ дуугүй байсан дээр. Ян цайдыгийн нэгд хашгиртаар ам уралтан ярьж байсан хүмүүс таг чиг болов. Хинч Ян чин рүү хурууга чиглүүлж зүрхэлсэнгүй. Ян цайдэ гараа зөрүүлэн цээжиндээ авч эргэн тойрноо нэг харснаа. Игч дүүсээ, дэмжээрэй гэв. Түүний хажууд хаанаас ч юм ирсэн 10 гаруй охид зогсож байлаа. Бүгд л түүний дуудлагаар Ян чиний дэмжихээр ирцгээжээ. Энэ нь ч гайхах зүйл биш. Ян цайдэ догшин мэт харагддагч маш нэр хүндтэй авьяас чадлаараа олон найз нөхөдтэй нэгэн билээ. Түүний дохоогоор охид нэгэн зэрэг хашгирч эхлэв. Ян чин урагшаа. Ян чин хичээгээрэй. Ян цайдэ олны дундаас чадлынхаа хэрээр миний дүү хичээгээрэй. Игч нь энд байна шүү хэмээн хашгирна. Цайдэ игчээ. Ян чиний чадал үнэндээ ямар байгаа юм бэ? Хэрв бид ингээд ойрлоод байдаг, тэгтэл тэр нь 300 жингч даахгүй бол бүгдээрээ шившиг болохгүй юу? Өө, дүүгийн маань чадал яг ямар төвшөнд байгааг би өөрөө ч мэдэхгүй байна хэмээн Ян цайдэ үннээ хэлэв. Игч болсон түүний найзуудын дэмжлэг Ян чиний чихэнд тод сонсогдно. Зөвхөн түүнд ч биш, тэр хавийн бүх хүмүүст тодхон сонсогдож байлаа. Тэрээр үүнийг сонсоод өөрийн ирэхгүй мөшийв. Тэгээд хажуудах нүсэр том чулуун дээр харцаадах дав. 1200 жин. Тэр яг энд зогслоо. Ян чиний зорилго бол 1200 жин байв. За, үүнээс л эхлэгээд тэр гараа үрэн бэлдэв. Үнэн дээр түүний хүч 1300 жингч өдхөн өргөж чадхаар байлаа. Сар орчмын өмнө түүний тулааны урлагийн төвшин бие цэвэршүүлэх үеийн 5 дугаар шатанд хүрсэн тул энэ нь тийм ч хэцүү даалгавар биш. Гэвч шууд 5 дугаар шатны хүчийг үзүүлэх нь дээрх хүмүүсийг хит их цочроож мэднэ. Тиймээс тэр бие цэвэршүүлэх үеийн 4 дугаар шатны төгсгөл үеийн чадлыг харуулахаар шийдэж 1200 жингийн чулууг сонгожээ. Гэсэн ч энэ үйлдэл нь цугларсан олныг нэгэнт алмайруулж орхисон юм. Энэ хүү юу хийх гээд байна вэ? Хэмээн овгийн тэргүүн Ян жинхээ хөмсөг зангидан ширтэж байлаа. Ян вүү 1100 жинг үргэсэн байтал Ян чин бүр 1200 жин рүү дайрч байна гэж үү?